Microsoft Office 2010 доторх програмуудын адил PowerPoint 2010-ын Ribbon ба хэрэглэгчийн интерфейс эрс сайжирсан байна. Эдгээрийг ашиглаж команд тохиргоо хий, шин таб ба бүлэг үүсгэх боломжтой. Хэрэглэгчийн интерфейст өөрчлөгдсөн зүйл бол Backstage Ribbon юм. Backstage руу орохын тулд File tab дээр дарна. Өмнөх хувилбар дээр байсан Office-ийн тэмдэгтэй товчийг File tab-аар орлуулсан. Энэ дотор нийтлэг хэрэгэлдэг Save, Save As, Open, Close гэсэн командууд байгаа. Info дотор баримтын мэдээлэл байгаа. Бас хэрэгслүүдийн таарамж хэмжээ үзүүлэлт зөвшөөрөл, хуваарлахад бэлдэх зүйлс, хувилбарууд гэсэн 5 тохиргоо байгаа. Presentation хийхдээ бэлэн template загваруудыг ашиглаж болно. Office Comos template-ийн загвар ашиглаж болно. Backstage View дотор хэвлэх бас хуваарлах командууд байгаа. Хэрвээ Ribbon-ы тохиргоо хийх бол Options дээр дарна. Тэгээд Customize Ribbon гэсэн тохиргоо дээр дарна. Шинэ таб үүсгэж болно. Үүсгэсэн таб дотроо шинэ бүлэг үүсгэж болно. Команд сонгож аливаа таб руу нэмж оруулах боломжтой. Ribbon-ыг хэвээр нь үлдээх учраас Cancel команд дээр дарцгаая. Дэлгэцийн зүүн дээд буланд Quick Access Toolbar байгаа. Save, Undo, Redo гэх мэт тогтмол хэрэгэлдэг командууд энд байрладаг гэдгийг надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа биз. Ийшээгээ команд нэмж оруулж болно. Доошоо заасан сум дээр дараад жагсаалт доторх командуудаас сонгоод ил байрлуулах боломжтой. Open командыг ил болгоё. Quick Access Toolbar дотор Open буюу Presentation нэх команд ил болсон байна. Сайжруулсан Ribbon ба шинэ Backstage View-ийн ачаар хүссэн командад тохируулж цагаа хэмнэх боломжтой юм а.